Энэ Завхан аймгийн Тэлмэн сумаас ирсэн баг. За энэ килограмм тутамдаа энэ ченжнэрт өгвөл одоо энэ арай хямдхан тусдаг юм байна. Тэгээ малчин өөрөө ингээ авчраад заруулаад арай юунтай бидний хувь юунд арай илүү нэмэртэй юм байна. Би одоо килограмм тутмын 7000-аар зарж байна. Ченжнэр болохоор одоо энэ ч одоо энд ингээ бөөнөх нь ингээ өгөхөмөр 4800 4200 гэдэг ингээд байна. Тэгээ яг ингээ малчнаа хотноос өөрсдөө гаргаж ирээд ингээ өөрийнхөө биеэр ингээ зарж байна. Тэгээ энэ дээрээ зарахаар одоо арай илүү төхөмтэй юм уу гэж бодож байна. Тэгээ хаавас 1000 км туулж ирж байгаа шүү дээ. За ер нь тэгээд энэ яг малчнаа утгаараа яг хөдөөний малчнаас орж ирсэн яг малчны гар дээрээс авах нь арай илүү үр дүнтэй юм байна. За би бол одоо нэг 2 тонн 600-аар ил магтаал ирсэн. Тэгэл одоо бодоо өхөр хон ямаага зарцаа одоо энэ адууны магтаа одоо ингээ баг ингээ зараад дуусч. Өхөр хамаахыг 9500-аар зарсан. Тэгээ хон ямаага болохоомоор 8200. Тэгэхээр ченжд одоо тэр манай сумд ингээ нутагтаа өгөх юм бол одоо тэгэл амьдын жингээр бодоод 60 70 мянган цааснаас л өгдөг. Тэгээ энд авчраад өгөхөөр яг одоо нэг юм ямаа байлаа гэтэл одоо чинь 120 30 мянга болчихж байна. Тэгээ энэ дээрээ зархаамаар нэг килограмм дутандаа чинь 27.8 татчгаар чинь арай илүү болоод явчихж байна. Хамаагүй ашигтай юм байна. Яг ингээ өөрөөсөө малаа гаргаад ингээд авчраа зарах юмар.